Энэ компани өрөөсөө л гол ажил бол өнгөрсөн байгаа энэ хохирсон иргэдийн асуудлыг бид өнөөдөр засахгаа явж байна. Компани байгуулагдаа 3 сар болж байна. Өмнө нь бол маш олон одоо бараг 4-5 мянган иргэд ингээд та нар шиг хохирцсон. Зарим нь бол 10 жил болцсон явж байна. Энд ч одоо хүний амьдралын 10 жил гэдэг чинь харин урт хугацаа үстэй тий. Тэгээ зарим нь кармын өрөөгөөр явж байна. Айл хамаатан саднараа явж байна. Энэ асуудлуудыг бол бид нар ингээд зэгцтэйгээр шийдээд эхэлсэн. 21-р байрны иргэд хоорондоо хуралдаарай. Тэр нь олон ордойртой нөхөртэй та нар ярилцаарай. Хэрвээ тэр нөхөр асуудлыг гацаавал энэ 21-р байрны бусад иргэдийн асуудал хүндрэн шүү. Энэ 22-р байрны ажил тун удахгүй эхэлнэ. Яг өнөөдөр би энэ талбай дээр зогсож байгаад хариуцлагатайгаар энд төсөл хэрэгжүүлэгчийг бид нар сонгон шалгаруулна. Төсөл хэрэгжүүлэгч уран проект, хур алтан өргөө гэх мэтлэн ийм хариуцлагагүй нэгж төсөл амжилттай хэрэгжүүлж чаддгүй цаасны компаниудыг бид нар сонгохгүй. Бүтээмжтэй, тодорхой активтэй, санхүү мөнгөтэй, туршлагатай ийм компаниудыг бид нар сонгон шалгаруулна. За би түрүү хэлсэн бүр шаардлагатай гэх юм бол Улаанбаатар хотоос өөрсдөө бид нар төсөв хөрөнгөө гаргаад энд тухайн байршил төсөл хэрэгжүүлж иргэдийн асуудлыг, та бүхний асуудлыг шийднэ гэдгийг энд хариуцлагатайгаар хэлхийг хүссэн юм аа.